2003 оны 5 сарын 21 дээр би бол төрсөн он сараа мэддэг, өдрөө мэддэг байхгүй. Тэр үе чинь одоо гэрчлэгээ гэж байсан. Нохой жилийн хаврын адаг сар дүрсэл гэдэг. Тэгээ би зүгээр нэг анкетан дээр бол тоо сонгоод 5 сарын 20-нд бичигдэг байхгүй. Тэгсэн энэ нямдорж санаачилсан юм энэ чинь хууль зүйн сайд байсан Баатарын төрсөн өдөр юм биш үү? Энийг тэмдэглэж явах үед нь барина. 21 өдөр л дахиж очсон байл л дээ. Тэгээ тэгсэн би байхгүйсэн баг. Би нэг гадуур явж байгаад гэрлүүг орох гэсэн. Тэр манай хоёр орчмын бүх башин пик болсон. Багцаагаар бол би мянгаад улсуудад тооцсон. Цагдаа нар юм уу? Цагдаа автстай дандаа ингэ явцтай. Би одоо энд юу болчихсон гэж байхгүй. Тэгээ гэртээ яваад орсон гэрт хүнгүй байсан юм чинь. Манай гэр бүлийн хүн нэг төвз тэр суудаг. Ухаантай хүүхдүүд байхгүй сургууль ганцаараа яваад орсон чи хаалганууд чинь. Хинбэг асуусан чинь гэрлээ гэж байна. Тэр одоо би их л харж үзэж гадаад дотоод явуулж өмөрч ингэж ил явсан л дээ. Тэр манай гэрийг зааж өгсөн бол дээ. Тэр дуурч байна. Чи яага үзэгддэг хүрээ тэр чинь хаалган голсон. Нөгөө нэг чинь саясаа зөвхөн 2-3 залуучууд дайраад ороод л дээ. Дайрч ороод коридорт одоо ноцолдоод гагуулах гээд ингээ үзэд дард юм байна. Ганцаараа. Гэрийн төлхөөр булааж авахгүй би өгөхгүй гээд. За. Ингээ боо юм болоод тэгээд аригт нэг юм гагуулчихад ингээ явна одоо төлхөөрөө хураал би хураалахгүй. Шүүхэн шийдвэр энэ байхгүй. Ямар шийдвэргүй. Тэгээд эндээс одоо гарлаа. Гараал энэ тагнуулын газрын 3 цаг орч өдөөс 3 цаг байсан баха. 3 цаг болж байсан. Суулгачдаг нэг өрөөнд. Дөвжээд гаргадаг. Ороо 11 цаг өнгөртөл байдгүй. Тэгсэн тэр хооронд л шүүхэн зөвшөөрөл авахгүй, прокурор зөвшөөрөл авахгүй яваад байж л дээ. Тэгээ би гарцааг үед нэр одоо барил мөрдөн суулгах юм байна гэдгийг би мэдчихсэн л да. Би нэг муу 100 хувцастай байсан өмнөд нэг цамцтай. Төв аймаг л авч явахын тодорхой гэж би бодоод байжсэн. 11 цаг өнгөрөөд нөгөө мөрдөн байцагт нөхөр нэрээ шүүхийн зөвшөөрөл авчихсан. Машин суулгаад Төв аймаг руу авсан. Тэгэл тэнд шоронд орсон. 7 хоног орогдоод прокурорын үндэслэл гэдэг эсэргүүцлээр тэнтэс сулгачглаа. Тэгээ гэртээ хүрээд ирсэн манай гэрийн утсаар л уцтал занал хийлээд байл да. Яагаад мөдөнгөөс гаргаад хин гаргасан? Хин гэж хүн занал хийлэх үү? Тэр бол заримын дууг нь мэдээгүй. Заримын дууг нь би мэдтiin одоо бол би хэлдэг. Одоо ч хэлэхгүй. Хэлэхгүй арай болоогүй. Нямдоржийн чадрын тагнуулын байгууллагатай холбогдсон мэдээг авах уу гин тэр огт миний мэдэхгүй. Танд өгмөр байна. Их ноцтой баримт биш үү? Та гараад тэр Вашингтон гадаа байж гэл. Тэгэхээр би бодож байгаа юм шүү дээ. Тагнуулын мэгжлэн. Гараад яваад очиод магадгүй нөгөө 45 хуудас материал гэдэг тэрнийг миний хармаар чихчихэд энэ Баатар задлсан байна гэж барих гэдэг нь тов тодорхой байсан. Тэгээр нална хятна гэсэн юмар занал хийдэл болж өгдөггүй. Би нөгөө өмгөөлөгч манай гэр бүлийн хүн авчихсан байсан. Их сургууль дээр очиод өмгөөлөгчтэй хайлтмалд уулзаад тэгэхэд тэгэл нэг баахан усууд л дагаад байсан л тэр нэг юм. Тэр чамаалга. Тэгээ гэртээ байсан. Тэгээд занал хийлээ болохгүй болохдор 91 хэд ингэж юм бол яахан гэртээ байгаад бол айгуул алж ч мэдх юм байна. Нэг хэсэг алга болчих гэж бодсон байна. Тэр үед би гадагшаа гараад явуул над боломж байсан. Би гараагүй. Би хэрэг хийгээ учраас яваагүй.